За сонгоцгоно зөвчтэй. Өнөөдөр та бүхэнтэйгээ олон улсын зангилаа асуудлаар судалдаг манай нэг эрхмийг өрж байгаа. За энэ хүмүүс шинжилгээний доктор, хүмүүлийн ухааны профессор, Монгол улсын шинжилгээний гавь зэтгүүлтэн Дэнзэл Лабын Уланбаяр гэж байна ингээд. Таны өдрийн мэндийг төшөөлье. За энэ өдрийн мэндийг төшөөлье. Одоо энэ дэлхийн ертөнцийн болж байгаа хамгийн анхаарал татж байгаа асуудал яхаар байхгүй. Америкийн нэгэн улс Израилийн одоо Иракт явуулж байгаа дайны ажиллагаа байна. 3 дахь 7 хоногт орж ийн үү? Тэгж байна. Тэгэхээр дайны үйл явцын тухай хүмүүс мэдээлэлтэй байгаа. Яг одоо хамгийн сүүлд болж байгаа үйл явдлаас таны ажигласнаар юу одоо сонин содон харагдаж байна энэ үйл явцаас? За ер нь бол үйл явц бол маш эрчимтэй, маш ширүүн. Ерөнхийдөө бол баг догшин гэж хэлмээр ийм үйл явдлууд өрнөж байна. За эндээс бол яг хуу нэг анхаарал татж байгаа зүйл бол үндсэндээ Ираны тал бол Ираны удирдал бол ерөнхийдөө хооронд бол зөрчилтэй байна гэдэг нь харагдлаа. За энэ нь бол юу вэ нөхлөөр тухайлах юм бол Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан бол үндсэндээ одоо яриа хэлцэх болцол тавьж. Гэтэл бол за энэ яриа хийх болцол гэдэг нь бол Ираныг хүлээмжшөөрөх, дайны хохирлыг төлөвлөх. За тэгээд одоо ахиж Иран руу бол ийм төрөмгөл үйлдэхгүй олон улсын баталгаа. Энэ одоо өөрөөр хэлбэл яриа хэлцэх, дайныг зогсоохын болцол бол тавьсан. Гэтэл бол яг одоо де факто одоо удирдагч за өнөөдөр бол одоо нэлийн хүн шаргасан байх магадaltaй. За зарим одоо Кувейтийн суугийн мэдгэж байгаагаар бол Оросын холбооны улсад ч одоо очиод эмчилж байгаа гэсэн ийм одоо мэдээлэл гарч байна. Гэтэл энэ одоо Мажитаба Хаменийний одоо дүрсүү байхгүй, дуу байхгүй мэдээлэлээр бол юу гэж хэлж байгаа юм гэхээр бид бол эцэг хүртлээр тултана. За тэгээд дээр нь бол өөрөөр хэлбэл юу вэ нөхлөөр Арабын одоо булангийн орнууд дургаа хүртэл цогт төхөө бол эрчимтэй өргөжлүүлнэ гэдэг ийм зүйл ярьж байгаа байхгүй. За ингээд нөгөө талаар бол юу болж ирсэн гэхээр за яг үндсэндээ бол де факто одоо Ираныг удирдах байсан Али одоо Аранжаны гэж одоо энэ баруунтай бол их гэрээ хэлцэр хийжсэн. За энэ одоо улс төрийн зүтгэл гэлтэй. За энийг бол сая Израилийн тал бол үндсэнд нь бол Пужин зөвлөлтөөр бол үндсэндээ Амнастийн бол өнөөсөн гэдэг л албасаар энэ бол Ираны тал бол ингээ мэдгэлээ. Тэгэхээр эндээс бол юу харагдж байна вэ гэхээр за мөн одоо гадаад хэргийн сайд араагчийн мэдгэлүүд байна. Бид бол эцэг хүртэл тулшна. Биднэрт бол яриа хэлцээ хийхгүй гэж. Тэгэхээр ингээд өөрөөр хэлбэл юу вэ гэхээр олон янзын одоо үнэлдэд дээд шийдвэр гаргах төвшин дээр бол эдгээр бол нэгдмэл биш байгаа нэгдүгээр харагдаж байна. За хоёрдугаарт бол Америкийн талаас бол үндсэндээ бол өгдөөгүй бууж байгаа ийм шаардлага тавьсан байж байгаа. За нэг ийм одоо ялгууртай өөрөөр хэлбэл хөдөлгөөний хооронд бол ийм асуудал бол ихээхэн анхаарал татлаа. За уучлаарай нэг зүйлийг жоохон тодорхойлчих эхлээд. За ерөнхийлөгч гэж байгаа тийм одоо Америк Ираны дээр нь дээд өдөржигч гэж. Тэгээд энэ хоёрын ялгааг та нэг давчгаа хэлж байгаа. Тэгэхээр Иран бол 1979 онд Иран бол лалын бүгд найрамдах одоо лалын хувьсгал гарсан. За энэ лалын хувьсгалаар бол улс орны нэрийн ч өөрчлөгдсөн. Лалын бүгд найрамдах Иран улс болсон. За эндээсээ бол үндсэндээ Аятолла Хаменей гэж одоо энэ бол үндсэндээ бол энэ Ираны персийн лалын шишний хамгийн дээд одоо хаанда тийм одоо үндсэндээ пап маягтай ийм одоо шишний хэрэгэн байж байгаа. Тэгэхээр энэ нь бол өөрөөр хэлбэл энэ лалын шишний улсын тэрүүн зэргийн одоо том мяндагтан гэсэн үг. Нэг юм байна. Тийм учраас бол яг нөгөө улс төрийн албан тушаалтан буюу ерөнхийлөгч бол энэ дараа орж байгаа байхгүй. Тийм байна. Тийм. За энийг ойлгочлаа. Энийг ч хоёрдугаар нэг онцлог нь бол юу вэ гэхээр яг энэ Ираны дайны одоо нэг онцлог бол үндсэндээ НАТО өрөндийн гол холбоотнууд хамгийн ойр холбоотнууд за Япон, Солонгос, Австрали. За эдгээрийн хооронд бол үндсэндээ зөрчил маш тод гарч ирж байна. За ер нь бол холбоотны хоорондын зөрчил бол угаасаа өнгөрсөн оноос бол гарсан. За НАТО-гийн одоо санхүүжилтийн асуудлаар за тэгээд одоо Орос Украины дайнтай холбоотой асуудлаар бол за тэгээ эдийн засгийн одоо энэ худалдааны тэгш бус байдал тарифын асуудал гэдэг ингээд маш олон санал зөвлөлтөнд гарсан. За тэгээд энэ дээрээс бол хамгийн гол юу НАТО болоод Европын холбоо юу гэж ярьж байгаа юм гэхээр за энийг бол үндсэндээ бидэртэй бол урьдчилан тохиролцоо. За хоёрдугаарт бол энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зүйлийн тогтоолгүй гэж. Тийм байна. За ийм үднээсээ бол одоо энэ цэрэг дайны ажиллагаа явагдаад за тэгээд ингээд нэлээд асуудал гарангууд одоо бидэртэй ярьж байгаа нь бол үнэхээр бол одоо
зохимжгүй байна. НАТО бол өөрлөн довтлоход бол НАТО өөрөө хөндлөнгөс оролцдог юм л дээ. Тэгэхдээ хамгийн гол нь бол бас Дональд Трампын хувьд бол үнэхээр бас сэтгэл алдарж байгаа зүйл нь бол юу вэ гэхээр ямар ч тохиолдолд бол нэг угшилтай байсан Британтай бол Афганистанч тэр Иракийг чөлөө цэцэргийн ажиллагаанд тэр Британи бол ямагт хамт байсан. Түүгэрч орохгүй Иракийн эрх чөлөө ажиллагаанд бол Афганистанд бол одоо НАТО-гийн зэрэг бол оролцож байсан. Ийм зүйл байна. Тэгэхээр энэ бол нэлээд асуудалтай болж ирж байгаа. За тэгээд Япон, Солонгос, Австрали зэрэг орнууд байна. За Японы хувьд бол асуудалтай. Яг тэгэхээр Япон бол үндсэн хуулиараа бол өөрийгөө хамгаалах хүчин бол гадаад илгээх үндсэн хуулиараа бол хязгаарлагдсан байгаа учраас асуудлууд байна. Тэгэхээр энэний дараа бол үндсэндээ бол Дональд Трамп бол бид бол үндсэндээ ганцаараа бол шийдвэрлэж чаднаа. Гэхдээ зүгээр бид нар бол та нар бол үнэхээр өөрсдөө мөн чанарыг харууллаа гэсэн. Ийм одоо энэ бол бас яг холбоотнуудын хувьд их ноцтой бууж байгаа л дээ нүг. Ийм асуудлууд бол үнэхээр одоо анхаарал татлаа. За нөгөө нэг зүйл бол яг хуу энэ Ираны одоо энэ бол яг энэ 2 сарын 28-нд бол энэ цэргийн ажиллагаа ихсний дараа бол Ираны чинь талаар Америкийн нөхцөл асар хүчтэй бас эдийн засгийн хоригуудаа шинээр ихээр авцсан. За өнгөрсөн онд бол нэгдсэн үндэсний байгууллагын хоргийг сэргийцсэн байж байгаа. Бүр 9 сарын 26-нд бол аюулгүй зөвлөлтөөр бол хориг сэргээсэн. Тэгэхээр яг энэ нүүбийн хоргийг Ираны хэсэг сэргээхэд бол чинь Орос, Хятад хоёр бол хориг тавих боломжгүй байна. Яагаад гэвэл нөгөө урд нь хоригтой байсан хоргийг цуцлаад тэгээ асуудал хурцдах юм бол хориг бол автоматар сэргдэг юм байгаа юм л да. Тийм учраас бол нөгөө олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн хурлын дэг нь бол өөрөөр хэлбэл юу вэ гэхээр нөгөөдөл хоёр байнгын одоо гишүүн орон Орос Хятад хоёр бол үнэхээр хориг тавих боломжгүй байсан. Гэхдээ өнөөдөр бол ингээд Иран бол бас хүнд. Гэхдээ одоо эцэг хүртэл гэдэг ийм зүйл ярьж байна л да. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн одоо анхны төсөөлж ясан, зарлж яснаар бол маш ордон дуусна энэ дайм бол бидний зорилго бол Ираныг цөм зэвсгүй байлгая. Энэ бол одоо сүрэл авчрах дэлхийн дайхлын хэмжээний зүйл байгаа учраас ингэж явсан. Тэгээд ер нь олон улсын зарим судлаач тийм одоо сүүлийн мэдээлэл авах юм бол энэ дайр нь сунжир хандлагатай болчлоо гэдэг ийм зүйл яригдж байгаа. Таны төсөөл юу байна? Тэгэхээр ер нь бол Дональд Трамп бол бүр өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр энэ 7 хоног биш өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр бол Нью-Йорк Таймс-д ярилцлагатай энэ дайм бол 4-5 хоног үргэлжлэнэ гэсэн. Тэгэхээр одоо бол яг үндсэндээ чинь 2 сарын 28-наас үзэхээр өнөөдөр бол ингээд 19 гэдэг маань бол үндсэндээ 3 дахь 7 хоног дугаар дуусч байна. Тэгэхээр бол ямар ч байсан үлдэж байгаа яг хэлсээр бол хамгийн дээд хугацаанд 5-7 хоног гэх юм бол ахад 2-7 хоногийн хугацаа байх магадлалтай байна. Хоёрдугаарт бол юу вэ гэхээр үндсэндээ Ираны талаас бол бас үндсэндээ эсэргүүцлийн болоод зэвсгийн нөөц, ялангуяа одоо Пуужингийн нөөц юм уу тэр дороны нөөц бол ер нь бол үндсэндээ хорогдсон байна. Тийм учраас бол энэ дайныг бол сунжруулахгүй. Энэ бол одоо Америкийн өөрхийн стратеги байна. Энэ чинь өнгөрсөн оны 12 сарын 5-нд Америкийн үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги баталж гаргасан. Энэ шинэ стратеги бол ийм сунжирсан дайнд бол Америк оролцохгүй гэдэг одоо. Тэгэхээр энийг бол одоо хатуу баримтлан энэний өмнө бол үндсэндээ Ираны одоо стратегийн чадварыг бол бүрэн устгах. Тийм л одоо бодолтой байна л. За тэгэхээр ерөнхийдөө зүргийн харуул НАТОгийн эвсэл бол дотор хоорондоо одоо билийн хагаралтай. За Ираны дотоод удирдлага хагаралтай. Ингээ хоёр тал бол хилцээ ихлэх төвхтэй нөхцөл байдал. За гурав дахь чөлөөтэй үед хамгийн нөлөө өрхийн орнууд жишээлх юм Хятадын асуудал байна тийм ээ. Нефтийнхаа цусгаар технологиг яаж хамгаалах вэ? Одоохондоо үн нэмэгдээгүй одоо тээвэрлэлтний хэвэн байгаа гэж байгаа. За дээр нь Шанхай хамтын ажиллагааны байгууллага байдаг та мэдж байгаа. Иран бол энэ улсын амжилтын гишүүн. Тэгэхээр энэ гол одоо Шанхай хамтын ажиллагааны зүгээс үзүүлж байгаа нөлөө гэж байна юу? За яг хуу зүгээр одоо бол энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллага бол өөрөө цэргийн эвсэл биш. Эдийн засгийн интеграц бус биш. Энэ бол бүс нутгийн засгийн газар хооронд яг одоо эдийн засгийн аюулгүй байдлын тар явж байгаа учраас тэгэхээр яг энэ дээр бол үндсэндээ бол энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагч өөрөө бас их төвөгтэй болж ирж байна. Яг одоо ингээ Афганистан, Пакистан ч бол Шанхай хамтын ажиллагааны байгууллага. Афганистан ч бол одоо үндсэндээ бол де-факто одоо ажиглагч статустай байж байгаа. Тэгээ энэ жил 6 сард болох Киргизд болох уулзалтаар энэ ийд ажиглагч Монголоос бүгд тэгэл нөгөө зочин орнууд ч бүгдээрээ бол түнш болно. Тэгэхээр энд нэг дайм байдаг. За тэгээд энэ одоо хамгийн гол энэ
Шанхай хамт ажиллагааны байгуулагч нэг чухал гишүүнд энтхэг гэж байгаа. Тэгэхээр энтхэг бол яг энэ дайны өмнө бол Израиль төрийн ажил хийсэн. Тэгсэн тийм. Ингээ аль биесний ажил хийгээд ерөөс Израилийг бүх талаар дэмжинэ гэсэн шүү дээ. Тэгтэл нөгөө Иран энтх хоёр чинь Шанхай хамт ажиллагааны байгууллагын гишүүн байж. За нөгөө нэг яг зүйл нь бол юу вэ нөхөөр нөгөө одоо ингээ түнш орнууд гэж байгаа. Одоо хуучин зочин байсан одоо энэ Арабын бүгд найрамд Эмират, Кувейт, нөгөө Сауди Араб руугаа Америк зэрэг базар орнууд. Иран ч нь бол цохилдог гэдэг гэсэн. Энийг бол үргэлжлүүлнэ гэдэг ингээд эхэлсэн. Тэгэхээр энэ бол өөрөө бол их төвөгтэй болсон Хятадын хувьд ч гэсэн. Тэгэхээр яг зүгээр энэ дээр бол яг Хятадын болоод яг өөрийнхөө одоо найрсаг харилцаатай орнуудын хөлийг бол орон зургийн хоолоогоор гарах асуудлыг бол ер нь бол зөвшөөрж өгчихгүй. Нөгөөдөл нь ч бас Ирантайгаа ингэж одоо харилцсан юм байна. Ийм л одоо мэдээлэл гарч ирж байна л да тийм. Тэгэхээр ер нь дэлхийн дэг журам гэдэг бол үнэхээр тааруулагдахын аргагүй нөхцөл байдалд орж ий гэдэг дээр бол ер нь их хэрэгэлзээтэй байна тийм ээ. Ямар төгөлдий боломжгүй. Одоо олон улсын харилцааны өнөөдрийн нэг одоо том асуудал бол олон улсын харилцааны өрн жохоо үйл явдлыг урьдчилан таамаглах боломж бол их хөнсдөж байна. Олон улсын харилцаа бол их тодорхойгүй болж ирж байна. Таамаглах боломж хэцүү болж ирж байна. Энэ бол өөрөөр хэлбэл одоо энэ эрсдлийг бол аюул их нэмэгдүүлж байна гэсэн үг л дээ. Тийм болгоомжтой бий болно. Тийм санхүүгийн механизм хүртэл одоо ер нь бол маргааш юу болно гэдэг ч бол тодорхойгүй байх жишээтэй. Тийм учраас бол хамгийн гол юм бол бид нар энэ олон улсын эрх зүйн хэмжээнд тогтвортой байдлыг урт удаанд хугацаанд хадгалах явдлыг чухал байна. Энэ бол яриа хэлж байгаа. Тэгэхээр одоо бол энэ улс орнуудын хоорондын итгэлцэл бол дайсагнагч бүтээл холбоотой орнуудын хооронд бол үндсэндээ алдагдчихлаа л да. Энэ бол өнөөгийн одоо дэлхийн ертөнцийн дэг журмыг одоо цогцлоо гэхэд бол ихэнх төвхтэй болгож ирж байна л да. нөхцөл байдлыг одоо гаргалгааг бол тэгээд ямар ч үсэн хэлтрийн шугам хийгдэх дээр бол нэгдсэн үндэсний байгууллага за НАТОгийн орнууд бас ярьж эхэлж байна. Төвөгс орнууд мэдээж энэ тал байгаа. Үндэсний байгууллага бол яг ингээд 3 сарын 11-нд бол тогтоол гаргасан. Гэхдээ энэ тогтоол нь бол булангийн орнууд руу Иран цохилтоо өгөх зогсоо гэсэн ийм тогтоол байж байгаа. Нөгөө нэг зүйл бол яг уу НАТО бол энэ зүгээс Европын холбооны зүгээс бол одоо энийг бол нийт яралтай аль тал нь бол зогсоох хэрэгтэй л гэдэг. Энийний дараа бол одоо бидний одоо жишээ Франц, Британи төр бол намжсны дараа бид нар одоо энэ үйл явдлыг идэвхтэй оролцсон гэж байна. Тэгэхээр Дональд Трамп бол одоо бүх юм дууссан. Та нарын одоо хэрэгцээ байхгүй. Манайх лидер цагт бол нөгөө нөхрийн чанар бараг танигдна гэдэг шиг ийм л үг хэлээд нэлээд хүнд байдалд орчлоо л да. Тэгэхээр бол би бол энэ дайм бол ер нь сунжрахгүй. Энэ 5-7 хоног гэдэг хугацаагаа би ерөнхийдөө магталтаа болов гэж ингэж ойлгож байна. За баярлалаа ингээд. За баярлалаа. Дараа уулзж ярилцъя. Цаг хугацаа бол маш хурдан сонирхолтой өрнөж байна ингээд ярилцлаганд орсны баярлалаа. За баярлалаа.